29 дугаар бодлогыг бодъё. Зурагт үзүүлсэн бөмбөгийн потенциал энерги дараах жишг цэгүүдтэй харьцангуй бол таз ширээний тавцсан шал. Эхлээд тазаар нь бүгдээр жишг цэг авчи. Ингээд авчи. Тэгвэл энэ доошоо жишг цэгээс доошоогоо байвал хасгаар авдаг гэж хэлсэн. За потенциал энергийг олъё. Потенциал энерги таазан дээрх жишг цэгтэй харьцангуй хасах 2 кг-ыг үржих нь mg h байдаг тийм ээ. G 10 h нь 2. Эндээс нь үржих зайл гэсэн үг. Энэ үржих зай. Тэр бол 2 м байж. Энэ дээрээс хасах 40 жоул. Жишг цэгийг өөрчлөе бүгдээрээ. Хаана авах вэ гэсэн чинь ширээний тавцангаар авъя энэ удаад. Жишг цэгээс дээшээгээ болоо авчиж байгаа учраас нэмэхээр авах гэсэн үг. Түүнийг 5 gie. Тавцан 2 кг-ыг үржих нь G тэр нь 10. Ширээний тавцангаас дээшээгээ 1.5 м өнөрт байна. Ингээд 30 жоул. Шалаар авъя. Шалаар авбал энэ хоёрын хоорондох энэ өндөр надад хэрэгтэй гэсэн үг. Энэ өндөр 1.5 дээр нэгийг нэмээд 2.5 м түүнийг h3 gie. Шал гээд иш үсэг тавьчих. 2-ыг үржих нь 10, үржих нь h3 2.5 50 жоул. 30 дугаар бодлого 20 кг масста бие гүлгэр гадруугаар хөдлөн L ба M цэгт биеийн потенциал энерги K цэгтэй харьцангуй болоо гэсэн. За K жишг цэгтэй гэсэн байна шүү. Энийг ингээд татчих. Энэ дээр потенциал энерги нь тэгээгээд үзэж байгаа. Харин эндээс энэ хүртэлх зай хэд болох вэ гэвэл 2 м болох нь байна. Доошоо хасах 1 м байна гэд бодъё бүгдээрээ. L цэгт потенциал энергийг mgh m нь 20 g 10 хасах 1 яагаад жишг цэгээс доошоо байгаа учраас хасах 200 жоул m цэгийн потенциал энергийг олъё. 20-ыг үржих нь 10 энэ удаад нэмэх 2 ингээд 400 жоул болох нэ. 31 дугаар бодлого 5 м өндөөс 2 кг масста биеийг чөлөөтэй орхисон байна. Газраас 2 м өндөрт хүндийн хүчний хийсэн ажлыг бол потенциал энергийн өөрчлөлтийг олоо гэсэн байна. Хүндийн хүчний хийсэн ажил хүндийн хүч хаашаа үйлчлэх вэ? Ингэж үйлчлэнэ. S-тэй параллел байна. Энэ бол хүндийн хүчний шууд олчих 2-ыг үржих нь 10 20 ньютон. Ад нь олъё. А хүндийн хүчний хийсэн ажил mg-г үржих нь S тэр нь 20-ыг үржих нь S нь h1-ээс хасах нь h2 юм байна. h1-ээс хасах нь h2. Энийг бүгдээрээ h2 гэчээ. Энийг h1 гэчээ. Окей. Тэгээ 5 м хасах нь 2 м. Нийтдээ 3 м орох нь байна. Ингээд 60 жоул ажил хийж потенциал энергийн өөрчлөлтийг олоо гэсэн байна. Хоёр янзаар болж байна. Эхнийх нь биед хийгдсэн хүндийн хүчний ажил нь потенциал энергийн өөрчлөлтийн сөрөг утгатай тэнцдэг. Тэр утгаараа хасах чараа гэж бүгдээр олжиж болно. Эсвэл ингэж олж болж байна. Энд ирэхэд нэг потенциал энерги анхынд байхад нэг потенциал энерги нь олжиж болж байна. Энд нэг анх гэдэг тэмдэглэжээ. Эцэстээ энэ дээр ирэхэд дахиад нэг потенциал энергитэй болно. Эдгээр потенциал энергиудыг олоод хооронд нь хасъя бүгдээрээ. Дельта EP mg h2 хасах нь mg h1 mg халтны гадна гаргалаа h2-оос хасах нь h1 mg масс нь хэдний 2 g 10 h2 нь 2 нөгөөх нь 5 м. Ингээд энэ дээрээс 20 хасах 3 хасах чар гарах нэ. Хоёр янзаар олж болно. 32 дугаар бодлого гүлгэр налуугийн орой дээр 2 кг масста тайрдас 50 байдлаас гулсаж эхэлсэн байна. Хүндийн хүчний хийх ажлыг бол потенциал энергийн өөрчлөлтийг олоо гэсэн байна. Гүлгэр налуу гэж авчаас ямар нэг үрэлт байхгүй. mg доош хөвөлчлөн. Ингээд яг энэний дагуу ямар зайшилжих вэ гэхээр 6 м зайшилж байна. Энэний дагуу гэдэг нь энэ 6 м хэлээд байна. Шилжилтийг нь. Тэгвэл хүндийн хүчний хийх ажил нь mg h байх нь mg маань 2-ыг үржих нь 10, үржих нь 6. Ингээд 120 жоул болно. Потенциал энергийн өөрчлөлт нь байна шүү дээ. Хасах дельта EP тэнцүү AMG гэдгээс хасах 120 жоул болох нь ойлгомжтой. Багаснаа гэсэн үг. 33 6 кг масста хүүхэд шатаар тогтмол хурдтай өгснөө. Хүүхэд ямар потенциал энергитэй болох вэ? Хүүхдийн потенциал энергийг
EPH гэж тэмдэглэчээ. mg hash потенциал энергитэй болно 60 үржих нь 10 үржих нь 1 600 joule энергитэй болох бол хүүхэд хүндийн хүчний эсрэг бас л 600 joule ажил хийнэ. Хоёулаа 600 гэсэн хариу гарах юм байна. 34. Нэгэн төрлийн кубоид хэлбэртэй биеийг хэвтэй байрлалаас босоор байрлал шилжүүлэхэд хийгдэх ажлыг олоо гэсэн байна. Анхандаа ямар энергитэй байсан бэ гэдэг бүгдээр олчихъя. Нэг ийм энергитэй байж газраас ийм одоо хүндийн төвн тодорхой зайд байгаа учраас энэ потенциал энергитэй байсан байна. Энийг потенциал энерги 1 гэчээ. Түүний дараа хүндийн төвөнд босгоо тавихаар илүү дээшилсэн байна. Ийм хэмжээгээр дээшилсэн гэсэн үг. За түүнийг бүгдээрээ потенциал энерги 2-оо гэчээ. Ингээд ажиллана. Эдгээр потенциал энергиудын ялгуурын сөрөг тэмдэгтэйгээр авсантаа тэнцэнэ. Тэгвэл эхний потенциал энергийг олъё. Масс нь 2 кг, 2-ыг үржих нь 10, үржих нь 20-ын тал нь 10 см учраас метр рүү шилжүүлээд 0.1 2 joule энергитэй байж. Дараа нь босгоо тавихад энэ удаа 60-ын тал болно 30 см. Энэ өндөр 30 см буюу 0.3 м болно л гэсэн үг. Энэ дээрээс бүгдээрээ олъё. 2-ыг үржих нь 10-ыг үржих нь 0.3 ингээд 6 joule энергитэй болох юм байна. Хасах эцэстээ 6 болсон анхандаа 2 байсан хасах 4 joule буюу надаас энийг босгож тавихад 4 joule энерги хорогдох нэ гэсэн үг. 35 дугаар бодлого. Ижил 10 кг масстай нэгэн төрлийн AB2B-ийн нэгийг нөгөө дээр давхарлан тавьсан байна. Тус 2B зураг нэгт харуулсан байрлалд байх нөхцөлд BC-ийн потенциал энерги тус бүр ямар байх вэ гэж асууж байна. Хүндийн төв нь газраас ямар өндөрт байх вэ гэдгийг бүгдээрээ тооцоолъё. За нэг ийм энэний хүндийн төв нь ийм өндөрт байна л гэж хэлж. Ингээд энийг ингэж татаад бас ингээд. Энэ бол 6-гийн тал буюу 3 см тэг 100-ны 3 м өндөрт нөгөөх нь 20-ын тал 10 0.1 м өндөрт байсан байх нь. PA гэчээ. За mg hash 10 кг 10-ыг үржих нь 10 үржих нь тэг 100-ны 3 буюу 3 joule энергитэй байсан байх нь. Нөгөөх нь B бит нь потенциал B 10-ыг үржих нь 10 0.1 10 joule энергитэй байсан байх нь. Дараа нь яасан бэхээр давхарлаа тавьсан. За давхарлаа тавихад ямар өндөрт гарах вэ гэдгийг харъя. Ийм өндөрт гарна. Энэ бол 20. Ингээд энэ 3 байгаа 23 см. Буюу тэг 100-ны 23 м. Тэг 100-ны 23 м-ийн 2 дагч түүнийг штрих гэчээ. Потенциал энергийг олъё. AB mg hash 10-ыг үржих нь 10 тэг 100-ны 23 энэ дээрээс 23 joule энергитэй болсон байна. Анхандаа ямар энергитэй байсан? 3 joule. Ингээд бүгдээрээ А-г олъё те. Хасах эцсийн потенциал хасах нь анхны потенциал А-гийн тэнцүү А хасах 23 хасах нь 3 joule хасах 20 joule ажил хийгдэх. 36 дугаар бодлого. M1 ба M2 масстай 2B потенциал энерги өндрийн хамаарлын графикийг зурагт үзүүлжээ. Масс тус бүрийг бол BC-г ижил 20 м өндөрт гаргавал тус бүр ямар потенциал энергитэй байх вэ? Ямар нэгэн байдлаар график гэрх юм бол хоёр зүйлийг олдог. Нэг бол талбай, нэг бол налалт. Энэ удаад бид нар налалтыг олно. Буюу одоо жишээ нь энэ үнцгийг альфа, энэ үнцгийг бета гэх юм бол альфа үнцгийн тангас, бета үнцгийн тангас эдгээрийг олно гэсэн налалт. Энэ налалт юу гэх вэ? Харъя. Альфа үнцгийн тангасыг олно гэдэг нь энэ талыг нь үнцгийн эсрэг талыг тэр нь 5 гэдэг тал байна. Налсан талд нь хувааж байна. Тэр нь 10. 5 joule-ыг 10 метрт хуваах нь байна. Энэ нь 0.5 U гарах юм болоо. За харъя. Потенциал энерги гэдэг бол mg hash байдаг. Хэрвээ ямар нэгэн энергийг, потенциал энергийг hash хуваах юм бол цаана нь mg үлддэг байх нь. Тэгвэл энэ гарч ирж байгаа 0.5 гэдэг хариу чинь mg байх нь шүү дээ. Ингээд m2-ыг олно гэвэл 0.5-ыг бүгдээрээ дахиад 10 хуваана л гэсэн үг. 0.5 кг байж. Нөгөөх нь 10-ыг хуваах нь 10 буюу 1 гарна. Энийг дахиад би g хуваана гэсэн үг. Тийм учраас m1 нь
G-ийг 1 гарна гэж үзээд M1 тэнцүү 1-ийг хуваах нь 10 0.1 кг масс гэд бүгдээрээ хариу болж болох нэ.